Арабын нэгдсэн Эмират улсын эрчим хүчний дэд бүтэц халдлагад өртлөө. Дональд Трамп Ираны дайнд түншүүдэд татан оролцуулах оролдлогоосоо татгалзлаа. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 54%-аар өслөө. Янзны борлуулалт 1983 оноос хойш анх удаа $1 тэрбум давлаа. Өглөөний мэндийг үзэгчдээ Тэнгэрлэгзийн ажлын хөтөлбөрийг хэлж байна. Бид хөрөнгийн зах зээл болон технологийн салбарт болж байгаа хамгийн сүүлийн үеийн мэдээллийг та бүхэнд хүргэх болно. Анхаарлаа хандуулно. Тэгэхээр хөтөлбөрийн эхний хэсэгт хөрөнгө оруулагчдын гол анхаарлаа хандуулж байгаа Ираны дайны талаар хамгийн сүүлийн үеийн мэдээллийг та бүхэнд товчхон хүргэе. За энэ талаар илүү дэлгэрэнгүй бид макро эдийн засгийн хэсэг дээр ярилцах болно. Тэгэхээр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп хамгийн сүүлд гарсан мэдээллээр холбоотон орнуудаа Ираны дайм ялангуяа Ормозын хоолойг буцаан нээгдэхэд оролцохыг бол уриалж байсан бол энэ мэдээллээсээ ухарсан гэдэг мэдээллийг бол хэдхэн цагийн өмнө гаргасан байна. За Ираны нөхцөл байдал бол яг одоогийн байдлаар үргэлжилсэн хിവэр байгаа. За ойрхон дорндод хизээ гал зогсох нь тодорхойгүй хിവэр байна. За өчигдөр шөнийн байдлаар Израиль улс Ираны аюулгүй байдлын албаны дарга Али Ларижнийг устгасан гэдгийг бол мэдээлсэн байгаа. Зарим Ираны экспортын гол зангилаа болох хараг арал руу хийх цохилтоо Америк нэгдсэн улсын зүгээс бол үргэлжлүүлнэ гэдгийг бол мэдгдсэн байна. За Персийн булангийн орнууд бол Иранаас илгээсэн дроны халдлагуудад бол өртсөн хിവэр байгаа. За Али Ларижаны хувьд бол 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдөр амнасаа алдсан Ираны дээд удирдагч асан Аятоллах Аль-Хаменегийн баруун гар гэдэг тодтогтолтойгоор бол баруун гар гэдгээр бол алдарсан байд юм байна. За энэ хүний хувьд бол одоо халдлага болж эхэлснээс хойш 2 дахь удаага бол Ираны дээд өндөр албан тушаалтан амнасаа алдж байгаа хэрэг бол болж байгаа. За Америк нэгдсэн улсын зүгээс тавьсан саналыг Герман, Франц, Канада, Грек, Норвеги зэрэг улсууд одоогийн байдлаар бол татгалзсан байр суурь бол илэрхийлээд байгаа. Зарим Дональд Трамп өчигдөр өөрийнхөө Truth Social хуудаснаа оруулсан мэдээлэлдээ Япон, Австрали, Өмнөд Солонгосыг нэр цохож, Америк нэгдсэн улсад хэний ч туслалцаа хэрэггүй. За ялангуяа НАТОгийн орнууд энэ ажиллагаанд оролцохгүй гэдэг шийдвэрээ гаргасан нь бол нилээдгүй тэнэг үйлдэл боллоо гэдгийг бол цохон тэмдэглэсэн байна. За 4-р сарын ихээр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч болон Бүгд найрамдах ард улсын дарга Ши Жинпинер бол уулзах товтой байсан. За цагаан ордны зүгээс энэхүү уулзалтыг 1 сар хойшлуулах хүсэлтийг бол илгээсэн байна. Тэгэхээр хоёр улсын хооронд явагдаж байсан дэмжээний уулзалт бол ийхүү хойшлогдох товтой болсон байна. За мөргөлдөө эхэлснээс хойш Иран улс Персийн булан Ормозын хоолой орчимд 20 орчим хөлөг онгоц руу бол халдаад байгаа. За үүний үр дүнд Арабын нэгдсэн Эмират улс, Сауди Араб, Ирак, Кувейт зэрэг орнууд газрын тосны олборлолтоо бууруулах шийдвэрийг бол гаргасан. За шингэрүүлсэн байгалийн хийн 3 гол нийлүүлэгчдийн нэг болох Катар улс мөн түншний үйлдвэрлэлээр бүрэн зогсоосон гэдэг мэдээллийг бол гаргаад байна. За дайн эхэлснээс хойш LNG, цагаан хөнгөн цагаан болон бусад түүхий эдийн үнүүд огцом нэмэгцээр байна. За яг одоогийн байдлаар дайны нөхцөл байдал бол 18 дахь өдрөө үргэлжилж байгаа. За яг одоогийн байдлаар нийтдээ ойрхон дорндод амиар үргэцсэн хүмүүсийн тоо 4,000-ыг даваад байгаа бол Америк нэгдсэн улсын зэвсэг түвшний 13 албаагч амнасаа эрсдүүлсэн гэдэг юм харамсалтай мэдээ байна. Нөхцөл байдал үргэлжилсээр байна. Дараагийн мэдээлэл рүүгээ шилжээ. Тэгэхээр Америк нэгдсэн улсын Калифорни мужийн Сан Хосе хотод дэлхийн хамгийн том хамгийн өндөр үнэлгээтэй компани болох Nvidia компани хөгжүүлэгчдэд зориулсан арга хэмжээ болох GTC эхэллээ. Тэгээ GTC мэдээж уламжлал ёсоор компани үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал Jensen Huang-ийн илтгэлээр эхэлдэг байгаа. Тэгээ Jensen Huang бол технологийн салбарт бол урт илтгэл тавьдгаар бол нэлээдгүй алдартай болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр 2 цаг гар үргэлжилсэн илтгэл байлаа. Маш олон хамтралуу шинэ бүтээгдэхүүнүүдийг танилцууллаа. Тэгэхээр энэ талаар дэлгэрэнгүй ярилцсан. Хамгийн эхлээд бүтээгдэхүүнүүдээс эхлэе. Ямар бүтээгдэхүүнүүдийг шинээр зах зээл дээр танилцуулж байна?
За тэгээ ер нь бол түүний илтгэлээс бас нэг онцлог хэдэн зүйл байгаа нь бол Blackwell болон Rubin чипийн борлуулалт 2027 он гэхэд $1,80 хүрэхийг бол амласан байгаа. За тэгээ Intel-ийн толгой зохидог CPU-гийн зах зээлд бол том тоглогч амбиц илүүлсэн. За CPU-гийнхаа зах зээлийг бол хангалттай эзэлсэн. Одоо CPU-гийн зах зээл рүү орно гэсэн. За тэгээ мөн сансарт байгуулагдах дата төвөдөд зориулсан чип хүртэл бүтээж байгаа гэсэн байна. За мөн шинэ тооцоолох систем, шинэ хамтрлуудаар ер нь бол дүүрэн уг харга хэмжээнд 2000 илтгэгч, за 450 гаруй байгууллага ивент тэтгэгчээр оролцож байгаа гэсэн ийм мэдээлэл байна. За шинэ бүтээгдэхүүнүүдийн хувьд бол хамгийн ихэнд онцлог бүтээгдэхүүн DLSS 5, за Neural Rendering гэсэн бүтээгдэхүүн байна. За гол онцлог нь юу гэхээр уламжлалт трендийг хиймэл оюунтай хослуулсан. За тэгээд Холливуудын өндөр түвшний тусгай эффектийг тоглоомын явцад бодит хугацаанд одоо real time гаргах боломжтой болж байгаа. За 5-ийн хувьд бол энэ оны намраас хэрэглээд нэвтрэхээр байгаа гэсэн үг. За дараагийнх нь бол AI агентад зориулсан Vera гэсэн ийм CPU байна. За Nvidia бол зөвхөн график карт буюу одоо GPU бус төв процессор буюу CPU-гийн зах зээл бас хүч түр орж ирж байгаа нь бол энэ болж байна. За зорилгын хувьд бол big data даалгавар гүйцэтгэх чадвартай AI агентуудыг ажилуулахад зориулагдсан. За тэгээ уламжлалт системээс 50% илүү өндөр гүйцэтгэлтэй мөртлөө за эрчим хүчийг 2 дахин бага зарцуулна гэдэг бол ялцчгүй онцлог үзүүлэлт нь байлаа. Илүү бүтээмжтэй хэрнээ илүү бага эрчим хүч зарцуулахаар байна. За тэгээд 2027 оноос Meta-гийн дата төвөдөд нэвтрүүлж эхлэхээр төлөвлөсөн байна. За дараагийнх нь бол хөгжүүлэгчдэд зориулсан NemoClaw багц байлаа. За нээлттэй их код бүхий OpenClaw платформ дээр суурилсан шинэ шийдэл. За тэгээд AI агентуудыг бүтээх үйл явцыг илүү хялбар, за хүртээмжтэй болгох юм програм хангамжийн багц болж гарч ирж байгаа. За тэгээд давуу талын хувьд бол аюулгүй байдлын хяналтыг өндөр түвшинд бүтүүлсэн байгаа. За дараагийнх нь болохоор хэлний загварт зориулсан Grok 3 чип байгаа. За Nvidia бол $20 тэрбум Grok компани технологиг худалдаа авсны эхний үр дүн бол энэ чипээр бол гарч ирж байна. За тэгээд LPU буюу хэлний загварыг ажилуулахад зориулагдсан юм тусгай чип байна. За санах хойно багтаамж болон хурдан бусад чипнүүдээс бол хамаагүй өндөр түвшинд байна гэж байгаа. За тэгээд энэ оны 3 дугаар сараас буюу энэ сараас эхлэн худалдаанд гарах юм тавтай байна. За шинэ бүтээгдэхүүнүүдийн хувьд бол ийм. За үүнээс гадна бас хэд хэдэн чухал хамтарлуудыг бас надад танилцууллаа. За Nvidia компани бол өөрсдийнхөө хөрөнгө оруулалтыг бас бусад компаниудад оруулж хамтралаа улам тэлж байгаа гэдэг бол бид нар бол энэ мэдээллүүдээс бол харсаар байгаа. За хамгийн ихний онцлог хамтрал бол IBM-тэй хийж байгаа хамтрал байгаа. За сүүлийн үед бол мэдээж хэмэл оюуныг албан байгууллага болон компаниуд өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг илүү үр өгөөжтэй болоход бол ашиглаж эхэлж байгаа. Гэхдээ энэ үйл явц туршилтын шатн дээр явагдаж байгаа гэж бол хоёр компани үзэж байгаа маань. Тэгэхээр энэ туршилтын шатнаас үйлдвэрлэлийн шат руу оруулж за яг бодит үр өгөөжийг хэрхэн бий болгох вэ гэдэг дээр бол хамтран ажиллах юм байна. За эдгээрээс гадна за Hewlett Packard-тэй бол хиймэл оюуныг дэлхийд дахинд нэвтрүүлэхийн тулд хувийн үүлэн технологийн системийг бол нэвтрүүлнэ гэдгийг бол зарласан. За энэ яагаад чухал вэ гэхээр за томоохон байгууллагууд, за албан газрууд, за улс орнууд өөрсдийнхөө хиймэл оюуныг тусгаарласан байдалтайгаар л хөгжүүлэхийг зорж байгаа. Энд бол мэдээж кибер аюулгүй байдлын асуудал яригдж байгаа. Тэгэхээр энэ чиглэлийн үүлэн технологийн систем бол илүү чухал болж эхэлж байгаа. Эрэлт нь өндөр нэмэгдэж байгаа гэж хэлж болно. За үүнээс гадна за маш олон маркетингийн салбарт ажилладаг хүмүүст бол дуулахад нэлээдгүй сонирхолтой гоё мэдээ байна. За энэ бол Adobe-тай хамтарч ажиллаж байгаа. За Adobe-тай хамтарч ажилласнаар маркетингийн компанид ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх хиймэл оюуны агентуудыг хөгжүүлэх дээр бол хамтрах юм байна. За мөн Nvidia-гийн суурь технологиуд Adobe-ийн за Photoshop, Premiere Pro зэрэг платформуд дээр орж ирснээр за рендер хийх, за Adobe-гийн Firefly гэх нэртэй одоо хиймэл оюуныг ажилуулахад илүү сайн болно гэдэг мэдээлэл хийсэн байна. За хамгийн том нь автомашины брэндүүдтэй холбоотой байгаа. За Nvidia компани өмнөх GTC арга хэмжээний үеэр бид мэдээллийг нь хүргэж байсан. Nvidia компани автомат чулуулгын системийг бол хөгжүүлэхээр болсон байгаа. За үүнийг за Nissan, BYD, Geely, Isuzu, Hyundai зэрэг одоо томоохон автомашины брэндүүдтэй хамтарч бол өөрсдийнхөө системийг нэвтрүүлэх болсноо зарласан байна. За нийтдээ 2028 он гэхэд 28 хотод бол өөрсдийнхөө технологиор тоноглогдсон автомат чулуулгатай автомашиныг бол нэвтрүүлнэ гэдгийг бол зарласан. За хамгийн ихний хотууд бол энэ зунаас эхлээд Лос Анжелес болон Сан Франциско хотуудад бол нэвтрэх юм байна. Тэгэхээр Nvidia-гийн технологиор тоноглогдсон автомат чулуулгын автомашинууд бол маш олон хотоор хэдхэн жилийн дотор бол тархах тийм амлалтыг бол өглөө. За эдгээрээс гадна бидний бас нэг сүүлд онцолж байгаа нэг зүйл юу байгаа вэ гэхээр Nvidia компани за ChatGPT гарснаас хойш
орлого нь бол хэд дахин нэмэгдэж байгаа. За үнэлгээний хувьд бол 11 дахин нэмэгдчихэд байна тийм хамгийн сүүлд гарсан мэдээлэлээр бол за хамгийн сүүлийн улирлын дүнгийн харуул одоо 78 тэрбум долларын орлого олсон. За энэ нь өмнөх оны муу үеэс харьцуулахад бол 77% өссөн үзүүлэлт байна л да. Тэгэхээр энэ их мөнгө компаниуд руу хөрөнгө оруулаад байгаа шүү. Тэгэхээр ямар компаниуд руу хөрөнгө оруулж байна? За Джейсон Хуангийн одоо хэлснээр бол 2026 онд буюу энэ онд 500 тэрбум долларын борлуулалт хийх боломжтой гэдгийг бол хэлээд амжсан ба. За тэгээд одоо орлого олж байгаа хэмжээгээр ингээд бусад одоо технологийн компаниуд руу тараан байршуулах байдлаар ингээд хамтран ажиллаад илүү одоо хэмэл оюуны дэд бүтэц стартап одоо төвүүдийг байгуулахад бол зарцуулах юм төлөвтэй байна. За хамгийн ихэнд бол мэдээ ChatGPT. За OpenAI компани 730 тэрбум долларын үнэлгээтэй 110 тэрбум долларыг босгоход 30 тэрбумыг нь бол Nvidia гаргасан. За тэгээ энэ бол хиймэл оюуны дэвсгэрэлтийг эхлүүлсэн. За тус компанид хийж байгаа. Одоо сүүлийн хөрөнгө оруулалт байх болно гэдгийг Джейсон Хуан онцлсан байна. Тэгэхээр ер нь бол 30 тэрбумыг өгөөд за одоо ингээд хөрөнгө оруулалтаа дуусгая гэд. За тэгээд дараагийнх нь болохоор OpenAI-ийн гол өрсөлдөгч бас Anthropic хөрөнгө оруулалт хийж байгаа. Энэ бол 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт байгаа. За клауд хэмэл оюуны загварыг сурахад Nvidia-гийн чипүүдийг ашиглахаар үсэн. Тэгэхээр шууд мөнгө хөрөнгө оруулалт гэхээсээ илүү өөрсдийнхөө чипүүдийг өгөөд одоо хэмэл оюуны сурахад ашиглаарай гэсэн ийм хөрөнгө оруулалт байгаа. За дараагийнх нь бол хагас дамжуулагчийг бүтээж цахиурын хөндийд одоо хөндийн анхдагчдын нэг за Intel-ийн одоо 214 сая ширхэг хувьцааг 5 тэрбум долларын худалдаа авсан байгаа. За тус хоёр компани хамтран хиймэл оюун төвлөрсөн хувийн компьютерийн процессор одоо хөгжүүлэх ийм төлөвлөгөөтэй байгаа. За дараагийнх нь бол хиймэл оюуны дэд бүтцийн CoreWeave одоо 2 тэрбум долларын хөрөнгө оруулсан байгаа. За тус компани 2030 он гэхэд 5 гигаваттын хүчин чадалтай AI үйлдвэрүүд бол барихаар юм төлөвлөж байгаа. За дараагийнх нь фотоник технологи хөгжүүлэгч Lumentum компани мөн адил 2 тэрбум долларын хөрөнгө оруулаад байгаа. За уг компани харилцаа холбооны шинэ үеийн сүлжээнд ашиглагдах оптик болон за фотоник технологиг хөгжүүлж байгаа. За мөн Elon Musk-ийн бас үүсгэн байгуулсан XAI-д 2 тэрбум долларын хөрөнгө оруулсан байгаа. За дараагийнх нь үр холбооны салбарын гол тоглогчдын нэг Nokia-гийн хувьцааг бас худалдаа авч 6G технологиг хамтран хөгжүүлэхээр 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт бол хийгээд байна. За тэгээд эдгээр хөрөнгө оруулалтууд бол тус компани зөвхөн одоо чип үйлдвэрлэгч байхаа одоо болоод за хиймэл оюуны бүхэл бүтэн экосистемийг хяналтаа авч ер нь бол хяналтаа авч байгааг бол ер нь харуулж байгаа л нэг ийм үйл явдлууд болж байна гэж одоо харж байна. Дэлгэр авах тэгэхээр маш ухаалаг хөрөнгө оруулалтуудыг бол хийсээр байгаа. Тэгээд энэ хөрөнгө оруулалт хийсэн компаниудынх нь нэг чивцээний анш яг одоогийн худалдаа авсан үнээсээ бол ихэнх нь бол нэлээд өндөр өсөлтийг бол үзүүлчихсэн байгаа. Тэгэхээр Nvidia-гийн хувьд өөрсдөндөө байгаа яг одоогийнхоо моментийг хөрөнгө оруулалт болон хувиргаж байгаа гэж хэлэхэд болно. За өргөжлүүлээд бид Ираны нөхцөл байдал ер нь дэлхийн эдийн засагт хэрхэн яаж нөлөөлж байгаа юм бэ гэдэг Goldman Sachs-ийн судалгааны талаар илүү дэлгэрэнгүй ярилцах болно. Энэ талаарх мэдээллийг Намын Эрдэнэтэй ярилцсан байгаа. Үнийг хүлээн авч үзнэ. Оройх дорндоос ирж байгаа мэдээлэл хөрөнгийн зах зээлийг хөдөлгсөн хэвээр байна. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Ормон улсын хоолойг дахин нээхэд холбоотой орнуудад дэмжлэг үзүүлээч гэдэг уриалгыг гаргасан байгаа. Зарим бүгд найрамдагчдад ард улсын өндөр албан тушаалтнуудтай Парис хотноо хийж байгаа уулзалтанд Америкийн нэгдсэн улсын сангийн сайд Скот Бесент оролцох үеэрээ CNBC агентлагт өгсөн ярилцлагада за Ираны газрын тус тээвэрлэгч хөлөг онгоцуудыг Ормонсын хоолоогоор дахин нэвтрхийг зөвшөөрсөн аль хэдийн хөлөг онгоцууд бол нэвтэрч эхэлсэн гэдэг мэдээллийг бол өгсөн байна. Зарим Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио бүгд найрамдах Солонгос улсын гадаад хэргийн яамны сайдтай утсаар ярих үедээ мөн адил энэ Ормонсын хоолойн асуудалтай холбоотой ажлууд дээр хамтран ажиллахыг бол уриалсан байна. Тэгэхээр энэ цагаан ордны зүгээс за яг энэ ойрох дорндод 18 дахь хоногоо үргэлжлэж байгаа за ойрох дорндын хямрал гэж ярьж байна. За нөгөө талаас Ираны дайн гэж ярьж байна. Энэ асуудал дээр холбоотой орнуудыгаа оролцож за ялангуяа энэ газрын тосны тээвэрлэлтийн choke point буюу тийм боомлолтын цэгийг дахин нээхийг бол уриалж эхэлсэн байна л да. Ер нь нөхцөл байдал юу болоод байгаа вэ гэхээр сүүлийн нэг 6-аас 7 хоногийн хугацаанд Ираны хувьсгалт Гавард Ормонсын хоолоогоор өнгөрж байгаа газрын тээвэрлэгч хөлөг онгоцууд руу халдаж шатааж байгаа тий устгаж байгаа довтлогоонуудыг хийж байгаа гэдэг тохиолдол бол хэд хэд удаа бүртгэгдсэн. За мөн Азийн бас өөр зөвхөн газрын тус тээвэрлэгч биш өөр хөлөг онгоцууд ч бас энэ халдлагад бол өртсөн байна. Газамжны хаш яаж нөлөөлөв энэ мэдээллүүдийн дараач.
Тэгэхээр өнгөрсөн бас амралтын өдрүүдээр тохиосон яг энэ халдлагуудтай холбоотойгоор бол даваа гарагийн өглөө газрын засгийн хөлийг бол маш өндөр савлгаатай буюу. За дээшээ бол фьючерс зах зээл дээр $106 чүргсэн ийм тохиолдол гарлаа. За одоогийн байдлаар бол улс орнуудыг илүү их энэхүү дайныг хамтдаа дуусгах оролцоог нэмэгдүүлэх гэдэг мэдээллийн дараачаар бол ойролцоогоор 95 орчим үнийн дүн дээр бол үн тогтворж байна. За гэхдээ энэ нөхцлөөс харах юм бол ерөнхийдөө шинжээчд юу гэж дүгнэж ийн гэхээр харцангуй зөвхөн Америк нэгдсэн улсын тэрхүү өгж байгаа мэдээллээр л ерөнхийдөө газрын засаг хөдлөөд байна. За яг үнэхээр тэр нөөц тасалдж байгаа асуудал ч юм уу эсвэл дэлхийн зах зээл дээр нийлүүлэлт багасж байгаагаас болж бол үн хөдлөхгүй байна гэдэг дээр бас нэлээд шүүмжлэлтэй хандж байна л да. Тэгэхээр шинжээчдийн дүгнэж байгаагаар бол Америк нэгдсэн улс бас энэ дээр итгэх өндөр хувьтай оролцоод байгаа шүү гэдэг ийм байр суурь харагдаж байна. За үүнтэй холбоотойгоор бас зарим нэгэн шинжилгээний компаниуд судалгааны компаниуд бол өөрсдийн дүгнэлтүүдээ бол гаргаж эхэлж байна. За үүн дээр бол би тодорхой бас нэг хоёр томоохон судалгааны байгууллагыг бол онцлмоор байна. За нэг нь бол мэдээж дэлхийн хамгийн томоохон банкуудын нэг болох Goldman Sachs байж байгаа. Тэгэхээр Goldman Sachs-ийн бас энэхүү гаргасан тайлан дээр ямар асуудал хөндөгдсөн гэхээр яг өнөөдрийн болж байгаа ойрхон дорндын асуудал бол бидэрт цаашдаа шууд энэхүү инфляцийн асуудлыг өдөөж эдийн засаг дээр бол сөрөг нөлөөлөх нь харьцангуй бага юмаа гэдэг дүгнэлтийг бас гаргаж тавьсан байна. За яг өнөөдрийн байдлаар бол дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаар яг энэ орон улсын хоолойтой холбоотойгоор бол дэлхийн эдийн засгийн асуудлыг маш хүчтэй ярьж байгаа. За эдийн засагчид бол цаашдаа энэ бол хямралыг үүсгэнэ гэдгийг бол онцолж байгаа бол Goldman Sachs-ийн тайлан дээр бол энийг эсрэг талаас нь харсан гэж ойлгож болно. Тэгэхээр энэ дээр яг ямар нөхцөлийг тайлбарсан гэхээр яг одоогийн байгаагаас өмнөх хямрал гэж үзэж байгаа буюу 21-ээс 22 оны үед бол дэлхий ковидын дараах үндсэндээ бол маш том инфляцийн нөхцөл байдалд шилжсэн. За энэ үед бол дэлхий дээр байгаа хөрөнгө оруулалтын зах зээл дээр бол ялангуяа бүтээгдэхүүнүүд дээр томоохон уналтууд орж исэн гэдгийг бол тайлбарлах нь зүйтэй. За энэ үедээ харьцуулахад бол одоогийн нөхцөл байдал өөр гэдгийг бол үүн дээр бол тайлбарсан байна. За яагаад өөр юм гэхээр тухайн үед бол инфляц өөрөө нэгдүгээрт дэгдчихсэн байсан, хоёрдугаарт нийлүүлэлтийн сүлжээний хомсдол гэж хэлдэг. За нийлүүлэлтийн сүлжээний хомсдол гэхээр илүү нөгөө логистикийн асуудлууд байна гэсэн үг. За бид нар ч гэсэн бас амьдрал дээр мэдэн шүү дээ. Хятад улсад бол Монголын тээврүүд хэтэрхий их урт ачаал үүсгэгч гэдэг юм уу те. За үүнээсээ шалтгаалаад тэр нөгөө хадгалалтын зардал их өндөр болж исэн учраас нэгж бүтээгдэхүүний үнэлгээ өсөж исэн. За энэ бол жинхэнэ инфляцийг үүсгэж исэн гэж бол тайлбарлаж байгаа. Тэгвэл өнөөдрийн нөхцөл байдал бол яг одоогийн байдлаар инфляцид нөлөөлөх хэмжээний тийм хомсдол үүсээгүй байна. За дэлхийн нөөцөөс бас гаргаж байна. За улс орнууд яг одоогийн байдлаар бол өөрсдийн нөөц байгаа учраас энэ бол шууд бараа бүтээгдэхүүний үнэлгээг бол нэмэгдүүлэх ийм асуудал үүсэхгүй. За мэдээж урт хугацаанд энэ үргэлжлэх юм бол буюу 1 жилээс дээш хугацаанд гэж бичсэн байна л да. Тэгэхээр 1 жилээс дээш хугацаанд дайн үргэлжлэх юм бол бид нар яг энэ ойрхон дорндын асуудалтай холбоотойгоор жинхнээсээ инфляц гэдгийг мэдэрч эхэлнэ гэдгийг бол тайлбарж бичсэн гэсэн үг. За Goldman Sachs-ийн энэхүү тайлан дээр бас дурдсанаар бол ерөнхийдөө Дэлхийн банк бол 2026 онд бол дэлхийн эдийн засгийг буюу GDP-г бол ерөнхийдөө 2.9%-аар өснө гэж тооцоолж исэн бол энэ нь бол ойрхон дорндын асуудалтай холбоотойгоор 0.3%-аар буух буюу 2.6%-аар л өсөх боломжтой гэдгийг бол тайлбарсан байна. За үүнээс гадна инфляцийн түвшин бол дэлхийд даяараа 0.5%-аар буюу маш бага хувиар өсөх юм байна гэдгийг ийм судалгааг бол танилцуулсан гэсэн. Тэгэхээр үүнээс бид зүгээр ерөнхийлж харж дүгнэх юм бол яг одоогийн байдлаар бол энэ үүсэж байгаа нөхцөл байдал бол шууд инфляцид нөлөөлөх боломжгүй юм байна. За бусад бас бараа бүтээгдэхүүнүүд байгаа гэж ойлгож байгаа. Энэ өнөөдрийн болж байгаа асуудал бол зөвхөн тэрхүү эрчим хүчний салбарт бол томоохон өөрчлөлтийг авчирна. Гисэн идэж бусад салбаруудад бол нөлөөлөхгүйгээд тэрэн дээр бас тодорхой хэмжээний бас салбаруудыг дурдсан байна. За ойрхон дорндоос ерөнхийдөө дараагийн эрчим хүчний салбараас гадна дараагийн нийлүүлэлтийг хийдэг дэлхийд хамгийн нөлөөлж болох үс ямар салбар байна гэдэг дээр бол түүхийн эдийн салбар дотроо бордоо гэж тайлбарсан байна. За бордоо болон бусад химийн бүтээгдэхүүнүүд гэсэн байна. Тэгэхээр энэ дээр бол мэдээж томоохон үнийн өсөлт бол орох боломжтой гэж бол тайлбарсан. Гэсэдэж тэр нь бол дэлхийн нийт эдийн засагт нөлөөлөх хэмжээний тийм томоохон өөрчлөлтийг авчрахгүй л гэдгийг бол үндсэндээ бол тайлбарсан ийм тайлан болсон байна л да. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар дэлхийд даяар бүх мэдээллийн сувгуудаар бол инфляцийн талаар маш тодорхой ярьж байгаа үед бол нөгөө талаас нь гаргаж ирсэн аргумент ус учраас бас сонирхолтой ийм тайлан болсон байна гэж харж байна.
За нөгөө талаас хөрөнгийн зах зээлийг яг одоо болж байгаа нөхцөл байдал биш, ирээдүйд болох нөхцөл байдлыг тодорхойлж хөдөлдөг гэдгийг бол хөрөнгө оруулагчид бол шинжээчид бол тэгж дүгнэдэг тий. Тэгэхээр яг одоогийн байдлаар бас Америкийн нэгдсэн улсын хөрөнгийн зах зээл дээр за яг одоогийн байдлаар дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй Nvidia компани өөрсдийнхөө томоохон арга хэмжээг хийсний дараачаар технологийн компаниудын нэг чөвцөөний анш баг зэрэг өсөлттэй харагдаж байна л да. За яг арга хэмжээ болсны дараачаар Nvidia-гийн нэг чөвцөөний анш 3 орчим хувиар өслөө. За мөн яг энэ арга хэмжээндээр танилцуулагдсан Google Cloud-ийн хамтралын дараачаар Google-ийн толгой компани болох Alphabet-ийн хувьцаа 2.5% өссөн гэх мэтчлэн хөрөнгийн зах зээл одоо хүртэл өсөлттэй байна. За хэрвээ дайн удаан үргэлжилвэл магадгүй бас энэ зөргөөр нөлөөлж эхлэх байх тийм. Тэгэхээр жоохон прогноз бодож үзье л да. Хэрвээ дайн удаан үргэлжилвэл 1 2 3 сар болвол ямар төрлийн хувьцаанууд хамгийн эмзэг байх магадлалтай вэ? Тийм, би яг энэ дээр бас миний дараагийн бас гаргаж ирэх судалгаа маань бас холбогдож байна л да. Тэгэхээр илүү stagflation гэдэг ойлголт руу дэлхий явах хандлагатай байна гэдгийг Barron's-ийн судалгааны төвөөс бол одоо танилцуулсан. Тэрэн дээр ямар асуудлыг ярьж байгаа юм гэхээр 1970 онд ерөнхийдөө яг өнөөгийн болж исэн энэ нөхцөл дэлхий дээр болж ижээ гэж тайлбарлаж байгаа. За тэрний юу юм гэхээр Америкийн нэгдсэн улс Вьетнамын дайнтай холбоотой. Тэр үед дайн болж исэн. За тэр дайны санхүүжилтийг юунаас гаргаж ирсэн гэхээр ерөнхийдөө улс орнууд бол өөрсдийнхөө эдийн засгийн өсөлтөөс бол тэр дайныг санхүүжүүлж исэн гэж бол тайлбар нь явж байна. За тэгэх юм бол яг өнөөдрийн нөхцөлтэй ямар юу адилхан байгаа юм гэхээр яг дайн болж байгаа үед улс орны эдийн засгууд бол ерөнхийдөө хүчтэй өсөд байна. Гисэн хэдий ч тэнцэнээс олж байгаа орлогоосоо бол дайныг санхүүжүүлж байна. За тэгэхээр тийм нөхцөлд ямар байдал үүсдгийг гэхээр илүү ард иргэдэд бол илүү томоохон инфляцийн цохилт болдгоо гэдгийг бас оруулж ирсэн байна. За миний түрүүний тайлбарладаг одоо судалгаанаас яг нөгөө тал нь гэж ойлгож байна. Тэгэхээр энэ нөхцөл биелэх юм бол эдийн засгийн өсөлт бол удаашрна нэгдүгээр. Хоёрдугаарт инфляцийн нөхцөл рүү очихоор нөгөө stagflation гэдэг ойлголт руу ерөнхийдөө шилжиж чинь гэсэн үг. За тэгэхээр энэ дээр бас нэгэн томоохон одоо ойлголтыг оруулж ирсэн нэг асуудал нь юу юм гэхээр одоогийн байгаа AI bubble буюу саяны ганагийн тайлбарладаг за технологийн компаниуд өссөөр байна гэдэг асуудлыг бол үндсэн гол асуудал болгож ирсэн байна. Тэгэхээр өнөөдрийн байгаа дэлхий дээр байгаа энэ хөрөнгө оруулалтын зах зээл за тэр дундаа хувьцааны зах зээлүүд дунд бол яг энэ технологийн компаниуд бол асар хүчтэй өсөж байна. Зогсохгүй байна тий. Тэгэхээр сүүлийн 3 жилийн хугацаанд бол энэ том өсөлтүүд ороод байгаа одоо зах зээл бол үндсэндээ AI технологийн асуудалтай холбоотой. AI хөгжөөд байгаа учраас энэхүү компаниуд дээр оруулж байгаа хөрөнгө оруулалтууд нэмэгдээд байна гэж харж болно. За нөгөө талаас хүмүүс энийг юу гэж тайлбарлалт юм гэхээр энэхүү AI bubble хагарах уу гэдэг асуудлыг ярьж идэг. Тэгэхээр AI bubble хагарах боломж яагаад үүсэх юм гэхээр Barron's-ийн хийсэн судалгаан дээр ингэж тайлбарласан ба. Одоогийн хийж байгаа дайны нөхцөл байдал урт хугацаанд үргэлжлэх юм бол stagflation гэдэг юм руу оруулах нь байна. Stagflation үүсэх юм бол энэхүү AI руу оруулчихсан байгаа хөрөнгө оруулалтууд ардталтан дандаа бондууд байгаа. Томоохон компаниуд бол бондууд босгочихсон байгаа. Тийм учраас одоо тэрхүү бондуудын төлбөр дээр асуудал үүснэ гэж. За ерөнхийдөө зээлийг бол үндсэн 2 юм одоо хүүгийн систем дээр авч идэг л дээ. За нэг нь болохоор floating гэж хэлж байгаа буюу хүүгч хүү. За нөгөөх нь болохоор fixed буюу тогтмол төлдөг хүү гэсэн. Тэгэхээр бондууд бол гадны ерөн бондууд бол хөвчлэн дандаа floating rateтэй байдаг. Floating гэдэг нь болохоор тэр одоо төв банкнаас нь зарлж байгаа суур хүүг дээш нь доош нь хөдлөхөд дагаж өөрчлөгддөг гэсэн. Тэгэхээр томоохон компаниуд буюу одоо энэ технологийн компаниуд маань одоо бонд босгосон тэр бондын хүү өөрөө хөдөлж явах юм л дээ. Тэгэхээр AI руу одоо бонд босгоод нэг талтаа бол өөр тавиад томоохон хөрөнгө оруулалт хийчихсэн байдаг. За тэгмээс суур хүү дээшээ өсөх юм бол одоо энэ хүү бондууд дээр төлөх төлбөр нь өндөр болж эхэлнэ гэсэн үг. Хэрвээ тэр бондуудын төлбөрийг төлж чадахгүй нөхцөлд орох юм бол одоо жинхнээсээ энэ AI-ийн одоо бабл хагарна гэж тайлбарлсан байна гэсэн үг. Тэгэхээр AI-ийн бабл хагарахыг бол бид нар магадгүй зүгээр .com-ын bubble гэж хэлдэг одоо 2000 оны асуудалтай бол харьцуулж харддаг л да. Тэгэхээр одоогийн нөхцөл байдал нь бол жоохон өөр байгаа гэж хэлээд байгаа нь юу юм гэхээр томоохон ардталтан технологийн компаниуд байна гэж хэлээд байгаа боловч томоохон технологийн компаниуд ийм том одоо өрийн одоо циклд байгаа учраас суур хүү дэше өсөх нь бол маш том эрсдлийг дагуулна гэж тайлбарлаж байна. Суур хүүг өсгөх үндсэн гол нөхцөл нь юу юм гэхээр яг л бидний өнөөдөр яриад байгаа инфляци асуудал. Инфляци өндөр болох юм бол өссөн үсээгүй суур хүүг бол өсгөж таарна. Тийм учраас AI bubble хагарах магадлал байна гэдгийг бол үндэр бичсэн байгаа гэсэн.
Тэгэхээр бид нэр ерөнхийдөө яг зүгээр эдийн засгийн нөхцөл байдлыг бид нэр ирээдүйд ийм байх боломжтой гэж таамаглаж байгаа гэдгийг айгуу сайн харах хэрэгтэй. Тэгэхээр яг үүн дээр бол AI хөөс хагарч эхлэх магадлал байна гэдгийг бол одоо энэ хүү тайлбар дурдсан гэсэн. Маш сонирхолтой тайлбар байна. Тэгээд яг одоогийн байдлаар хөрөнгөний зах зээлийн ерөнхий дур зураг бол одоо эдгээр тайлангуудаас бол харагдаж болохоор байна тий. Гэхдээ хөрөнгө оруулагчдын урт хугацааны туршид бас шинэ боломж гэж ярьсаар ирсэн биткойны ханш Ираны дайны өдрүүдэд бол нэлээдгүй өсөлттэй байна. За биткойны ханш сүүлийн 7 хоногийн туршид дараалан унаж хаагдаад исэн бол за 8 дахь 7 хоног дээр ногоон буюу өсөлттэй хаагдсан байгаа тийм өнгөрсөн 7 хоногт өсөлттэй хаагдсан гэсэн үг. За ер нь Ираны дай эхлэхээс өмнө $60,000 дээр арилжаалагдаж байсан нэгж биткойны ханш одоо бол нэг $74-өөс $75,000 дээр бол хэлбэлцэж байна. За энэ нь бол за 2022 оны 4-5 сарын уналтаас хойш удаан үргэлжилсэн уналт зогссон уу үгүй юу? За яг энэ үнэхээр ёроол байсан уу эсвэл баг зэргийн засвар хөдөлгөөн орж ирж гэнэ үү үгүй юу гэдэг асуултуудыг яг энэ крипто валют арилжаалдаг хөрөнгө оруулагчид бол арилжаалагч нар дээр оруулж ирж байна л да тий. Тэгэхээр яг одоогийн нөхцөл байдал дараагийн анхаарах ёстой төвшнүүд ямар төвшнүүд вэ? Биткойн дээр бол яг зүгээр олон улсын судалгааны байгууллагуудаас гаргаж байгаа мэдээлэлээр бол биткойн өөрөө эргээд одоо хөрөнгө оруулалтын чухал хэрэгсэл мөнгөө хадгалах хэрэгсэл болж гин үү гэдэг бас тайлбаруудыг тавьж ийн лээ. Ягаад тэгэхээр урд нь бол биткойн зөвхөн өөрөө биткойн гэдэг дан бүтээгдэхүүн байдаг байсан бол одоо ардталтаа ETF-тэй ийм томоохон одоо ерөнхийдөө бол эрсдэл тулгархад бол өөрсдөө хөрөнгийг хадгалдаг ийм бүтээгдэхүүн болж хувирсан талаар бол мэдээлэлүүд байгаа. За энэ ч бас одоо үнэн өнгөрсөн жилээс хойш бид нар биткойны ETF-үүд гарч байгаа гэдгийг бол ойлгож байгаа. Тийм учраас бол хөрөнгө оруулалтын одоо сангууд бол ихвчлэн энэ хүү ETF-үүдээр бол өөрсдийнхөө бас яг тэр портфолиог бол бүрдүүлдэг болсон ийм одоо нөхцөлтэй. Тэгэхээр ямар өмнөх байдлаас бол өөр байна гэдгийг бол харж хэлж байгаа. За эхний левел бол одоо ерөнхийдөө техник шинжилгээгээр харах юм бол 77,000 орчим бол үндсэндээ одоогийн нөхцөлд бол хүрэх боломжтой байна гэж харж байгаа. За тэрнээс цаашаагаа бол дараагийнх бол нөгөө өмнөх ловцыг буюу 85,000-ыг бол тайлбарлаж явах шиг байна. Тэгэхээр ер нь бол техник шинжилгээнд дээр тулгуурлаад үзэх юм бол эдгээр левелүүд бас нэлээд хүчтэй байна гэж ойлгож байна. За эдгээрээс гадна одоо крипто болон биткойны салбарын хамгийн гол төлөөлөгчнэр нэг болох MicroStrategy-гийн гүйцэтгэх захирал Майкл Сейлер за тус компани 22,337 ширхэг биткойныг өнгөрсөн 7 хоногт худалдаа авсан гэдгээ бол ил болгосон байна. За одоогийн байдлаар биткойны дундаж үнэ нь $70,194 дээр байгаа юм байна. Тус компани. Тэгэхээр 1.5 тэрбум долларын үнэлгээгээр үнэлэгдэх биткойныг бол өнгөрсөн 7 хоногт бол худалдаа авсан гэдэг нь муу адил биткойны ханшинд бол нэлээдгүй хүчтэй нөлөөлсөн байх нь бол ойлгомжтой. Тэгэхээр макро эдийн засгийн хэсгийг та бүхэнд хүргэлээ үзэгчтэй ажлын ихэнд хөтөлбөр хэсэг завсарлаад хүргэжлэх болно. Ажлын хөтөлбөр дотоод мэдээний хэсгээр үргэлжилж байна. Тэгэхээр хамгийн ихэнд онцлог дотоод мэдээ бол аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл за өмнөх оны мөн үеэс 54% өссөн үзүүлэлттэй гарсан талаархын мэдээлэл. За тодорхойлбол энэ оны эхний 2 сарын үржилсэн гүйцэтгэлээр 10.4 их найт төгрөг болж за өмнөх оны мөн үеэс 3.6 их найт төгрөгөөр өссөн байгаа. За үүнд уул уурхай олборлох аж үйлдвэрийн салбар 3.4 их найт төгрөг, за цахилгаанхий уур агааржуулалтын салбар 235 тэрбум төгрөгөөр өссөн нь гол энэ үзүүлэлт өсгөхөд нөлөөсөн байна. За тэгвэл уул уурхай олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2026 оны эхний 2 сарын үржилсэн гүйцэтгэлээр 8.5 их найс төгрөг болж за өсгөхөд металлын хөдөр олборлолтын салбар 2.9 их найс төгрөг, за чулуун хүрэн өрс олборлолтын салбар 449 тэрбум төгрөгөөр тус өссөн нь бас гол нөлөөлсөн байна. За харин аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүний хувьд бол энэ оны эхний 2 сарын үржилсэн гүйцэтгэлээр 12.6 их найс төгрөгт хурж за өмнөх оны мөн үеэс 5.5 их найс төгрөгөөр өссөн үзүүлэлттэй болсон байна. За үүнд уул уурхай салбарын борлуулалт 5.3 их найс төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. За мөн гадаад
зах зээл 2026 оны эхний 2 сард урьдчилсан гүйцэтгэлээр за 9.6 их найд төгрөгийн борлуулалт хийсний 9.5 их найд нь уул уурхай олборлох салбарын борлуулалт байсан байна. За дараагийн онцлог мэдээ бол мөнгөний нийлүүлэлттэй холбоотой мэдээлэл нь тодорхойлбол мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 17.2% өссөн үзүүлэлттэй гарсан байна. За 2026 оны 2 дугаар сарын эцэст бол урьдчилсан гүйцэтгэлээр 48.1 их найд төгрөг төрж за өмнөх оны мөн үеэс 7.1 их найд төгрөгөөр өсгөд бол төгрөгийн хадгаламж 4.4 их найд төгрөгөөр өссөн нь бол гол нь нөлөөлсөн байгаа. За гүйцэтгэнд гаргасан бэлэн мөнгөний тухайд 2026 оны 2 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.4 их найд төгрөг төрж за өмнөх оны мөн үеэс 16.1 тэрбум төгрөгөөр буурч за өмнөх сараас 232 тэрбум төгрөгөөр өссөн юм үзүүлэлттэй. За харин төгрөгийн хадгаламж 2026 оны 2 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 26.6 их найд төгрөгт хүрсэн байна. За энэ нь бол өмнөх оны мөн үеэс 4.4 их найд төгрөг буюу 19.9 хувиар за өмнөх сараас 615 тэрбум төгрөгөөр өссөн юм үзүүлэлт. За төгрөгийн хадгаламжийн 22 их найд төгрөг нь иргэдийн хадгаламж за 4.6 их найд төгрөг нь аж ахуйн нэгж байгууллагын хадгаламж байгаа гэсэн ийм үзүүлэлтүүд тус гарсан байна. За харин валютын хадгаламж 5.3 их найд төгрөг төрж өмнөх оны мөн үеэс 561 тэрбум төгрөгөөр өсөж за өмнөх сараас 291 тэрбум төгрөгөөр буурсан юм үзүүлэлттэй тус гарсан байна. Тэгэхээр өргөжлүүлээд онцлог зочинд ямар зочныг бид урьж ярилцсан байгаа вэ? Тэгэхээр энэ удаагийн нэвтрүүлэгтээ бид Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын албан үүргийг төр орлож байгаа. За Мөнхбаттай ярилцсан байгаа. За манай Монголын хөрөнгийн биржийн хувьд бол 4 одоо индексийг шинээр нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Энэ талаарх ярилцлагыг одоо үзүүлье. Хөтөлбөр үргэлжлэж байна үзэгчтэй. За бид одоо зочинтой ярилцах гэж байна. За Монголын хөрөнгийн бирж хувьцаат компани гүйцэтгэх захирлын үүргийг төр орлон гүйцэтгэгч Ноён Мөнхбат манай студид ирээд байна. Өглөөний мэндийг хүргэе тань. Өглөөний мэндийг хүргэе. Тэгэхээр Монголын хөрөнгийн биржтэй холбоотой хэд хэдэн сүүлийн үеийн мэдээллүүдийн талаар болгон за цаашид бас авч хэрэгжүүлж байгаа бодлогын талаар хоёулаа ярилцах хуваартай байгаа. Тэгэхээр Монголын хөрөнгийн биржийн хувьд яг одоогийн байдлаар зах зээлийн үнэлгээ нэг 13-аас 14 их найд төгрөгөөр үнэлэгдэж байгаа шиг байна. За хамгийн сүүлд гарсан шинэ мэдээллийн хувьд бол шинэ индексүүд нэмэгдэж байгаа гэдэг мэдээлэл байна. Тэгэхээр юун түрүүнд ямар төрлийн индексүүдийг нэмэхээр бэлтгэж байна? Энэ талаарх мэдээллийг эхлэе бидэнд хаалцаж. Бид 26 оны эхний улиралд ер нь Монголын хөрөнгийн биржийн ирээдүйн 3 жилийнх нь стратеги төлөвлөгөөг шинжилж гаргасан. За энэ стратеги төлөвлөгөөний хүрээнд бол хамгийн ихэнд хийж төвлөрөх ажил маань бол хөрөнгө чадварыг дөрвтөө нэмэгдүүлэх ийм ажил байна. За энэ ажлын хүрээнд мэдээж ихнийх нь бол одоо өдөр тутмын арилжааг нэмэгдүүлэх. За үүнийхээ хүрээнд бид шинэ бүтээгдэхүүнүүдийг нэмэх, за мөн маркет мейкер буюу зах зээл үүсгэгчийн функцийг эхлүүлэх гэх мэтлэн ажлуудыг төлөвлөж байгаа. За хоёр дахь нь бол одоо гадаадын портфолио менежерүүдийг оруулж ирэхэд нь төхөн болох зорилгоор индексүүдийн бүтээгдэхүүнийг шинжилье гэж ярьж байгаа. 2023 оноос хойш бид Russell FTSE-гийн одоо Frontier гэдэг ангиллалд манай бирж явж байгаа. Тэгэхээр энэ Frontier ангиллалын биржүүд дээр ETF-үүд буюу биржээр арилжаалагддаг энэ пассив төрлийн индекс дагдаг сангуудад хөрөнгө оруулдаг энэ хөрөнгө оруулагчид зориулсан бүтээгдэхүүнийг нэмж байгаа. Сүүлийн 10 гаруй жил бид бол топ 20 индексээ дагаад явж байгаа. Манай бирж дээр арилжаалагдж байгаа хамгийн одоо том зах зээлийн үнэлгээтэй хөрөнгө чадвар идэвхтэй одоо энэ хувьцаануудаа багцлсан бүтээгдэхүүн байдаг. За яг энэ одоо топ 20 индексийг дагдаг хөрөнгө оруулалтын сан өнөөдөр бол бий болоогүй байна. Бид энэ дээр бас тодорхой хэмжээнд судалгаа хийгээд ер нь дагнсан төрлийн индексүүдийг хөрөнгийн биржээс санал болгох шаардлагатай байна гэд уулуурхад ид бүтцийн индекс, за тэгээд үүнийгээ дагсан хөрөнгө оруулалтын сан, за санхүүгийн салбарын индекс, үүнийгээ дагсан хөрөнгө оруулалтын сан, ногдол ашиг тараадаг хувьцаануудын индекс, энэ гурван төрлийн индексийг хөрөнгөний биржийн зүгээс боловсруулаад за энэ бол гадны одоо портфолио менежер хөрөнгө оруулагчдыг татахад төхөмтөө байх зорилгоор гэж явж байгаа. Энэ ажлыг бол одоо 2 жилийн хугацаанд бол хийн. За мөн дотоодын хөрөнгө оруулагчдад зориулсан доллар хедж бүтээгдэхүүн буюу валют
нэрүүдийн эрсдлийг хаасан ийм индексийг гадны зах зээл дээр арилжаалагдж байгаа, ам доллараар арилжаалагдж байгаа хувьцаа болон бусад үнэт заснуудыг багцлсан энэ индексийн бүтээгдэхүүнийг бас ойрын хугацаанд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа удахгүй бас зах зээл мэдээнүүд нь гарах байхаа. Түрүүн бас та яриандаа дурдж байхад за шинээр нэмэгдэж байгаа индексүүдээс гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголд бас татан оруулж ирэхэд бас чухал ахицуудын нэг нь болно гэдгийг дурдж байна. За эдгээрээс гадна одоо гадаадын хөрөнгө оруулагчид за Монголын хөрөнгийн бирж дээр арилжаа хийсэн тохиолдолд татвар суудгалын асуудал бас нэн тэргуунд яригддаг. Тэгэхээр энэ тал дээр бас ер нь томоохон өөрчлөлтүүд хийхээр бэлтгэж байгаа юу? Та энэ талаарх мэдээлэл бас бидэнд байна. Хоёр төрлийн татварын асуудал ер нь хөрөнгө оруулагчдад гадаад дотоод гэлтгөө ярьж байна. За эхнийх нь бол энэ capital gains tax буюу хувьцаа залж борлуулсны ашигаас төлж байгаа татварын асуудлыг ярьдаг. За энэ дээр хувь хэмжээний хувьд бол харьцангуй одоо бусад улстай харьцуулахад бол гайгүй. Манайх бол 10% capital gains tax-ыг ногдуулдаг. 26 онд бол энэ хувь хэмжээг 90%-аар бууруулад 1%-ыг ногдуулж байгаа. 27 онд 50% гээд 28 оноос гэвийн төвчнөр ногдуулж байгаа. Хаана асуудал байна гэхээр энэ татварыг ногдуулж байгаа аргачлалтын асуудал байна гэдгийг хөрөнгө оруулагчдын зүгээс ярьж байна. Ялангуяа тогтмол өндөр давтамжтай арилжаа хийж байгаа хөрөнгө оруулагчийн хувьд ашигтай арилжаанд дээрсэн capital gains tax-ыг суутхан авдаг. Алдагдaltaй арилжаалагдсан тохиолдолд энийг нь одоо зардлыг нь хасдаг буюу offset хийдэг ийм механизм байхгүй байна. Ингээ болохоор яг бодит татварын хувь хэмжээ нь нэлээд өндөр гарахаар байна. Нэг талтай ашиг олсон болгонд нь татвар ногдуулаад идэг. Алдагдaltaй арилжаанаас нь бол энийг хасахгүйгээр ногдуулж байгаа нь бол татварын одоо effective rate гэж ярьдаг те. Бодит яг татварын хувь хэмжээ бол өндөр гаргаж байна гэдэг асуудал ярьдаг нэгдэг. За хоёр дахь асуудал бол манад бүртгэлгүй гадаадын аж ахуй нэгжүүд хөрөнгө оруулсан хөрөнгө оруулалтаа буцаан татхад нь суутхан татвар гэж 20% одоо татвар. Ялангуяа энэ давхар татварын гэрээгүй улс орнуудаас хөрөнгө оруулж байгаа аж ахуй нэгжүүдс энэ асуудал тулгарч байгаа. Тэгээд энийг бол нэлээх хилцүүлгүүдээр ер нь бол ярьдаг. Яг өнөөдрийн байдлаар бол энэ татварын багцуулын шинжилгээний хүрээнд ч юм уу энэ дөрвтэй шийдвэр байхгүй. За энийг бол мэдээ зохицуулах байгууллагатай болон сангийн хамтаа зөвшөлтчүүд нь ойрын хугацаанд бол санал оруулж шийдвэрлэх талаас нь хөлтөж ажиллана гэж бодож байна. Би өргөжлүүлээ танаас за Монголын хөрөнгийн зах зээл дээр бас нэлээдгүй том хүлээлтийг одоо үүсгээд байгаа төрийн өмчт компаниудын одоо хувьцаат компани болох шилжилтийн талаарх мэдээллүүдийг асуумар байна л да. За өнөө 7 хоногт бол одоо улсын хурлын хаврын чуулга эхэлж байна. За хаврын чуулганы энэ удаагийн чуулганаар бол одоо энэ 18 компанид холбоотой асуудлыг бол хилэлцэх товтой байгаа. Тэгэхээр энэ 18 компани ямар шат дараалтайгаар ер нь хувьцаат компани болж шилжих вэ? Намрын чуулганаар төрийн өмчийн компаниудыг олон нийтэд нээлттэйгээр биелж арилжаалах асуудлыг хилцэх тухай асуудал яригдсан. За энэ дээр бол ер нь төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар түүний оролцсон ажлын хэсгийн дүнд бол 18 компанийг 28 он хүртэл үе шаттайгаар хувьчлах тухай асуудал илэрхийлсэн. За мэдээж манай хөрөнгийн бирж бол эдгээр компаниудын нэгэнд нь байгаа. За намрын чуулганаар хилцсэн одоо асуудлынх нь хүрээнд бол ойролцоогоор 3 их 80 орчим төгрөгийн одоо их усүр энэ юуны олон нийтэд санал болох ажлын хүрээнд бол татан төвлөрүүлэхээр ингэж яригдж байгаа. Биржийн хувьд бол сангийн яам болон бирждэр ажлын хэсэг гараад хөрөнгө оруулагчдыг тодорхойлох ямар нөхцлөөр одоо нэмэлт хувьцаагаа санал болгох уу, хэдэн хувийг гаргах уу гэдэг хөрөнгө оруулагчийн танилцуулгыг бэлтгэх ажлыг бол хийгээ явж байна. Миний ойлгож байгаагаар бол хаврын чуулганаар эдгээр 18 компанийг тухай бүрчлэн хэлэлцэж хэдэн хувийг нь хүнд хэрхэн одоо санал болгох уу гэдгийг шийднэ гэдэг үлээлттэй байгаа. Биржийн хувьд бол мэдээж энэ шийдвэр гарах юм бол бодлогын түвшинд бол нэлээд биржийн үйл ажиллагааг дэмжсэн ийм шийдвэр болно гэж болж байна. Би ярилцлагаа төгсгөлд танд илүү урт хугацааны бас бодлогын өөрчлөлт болон за стратегийн шинжилэлтийн талаар ярмаар байна л да. За манай Монголын хөрөнгийн биржийн хувьд одоогийн байдлаар frontier market гэдэг ангиллалд бол багтдаг байгаа тий. За жижиг, за хөгжлийн эхний шатнд явж байгаа зах зээлийг бол ингэж нэрлэдэг. Зарим дараагийн шат ахих урт хугацаанд бидний шат ахих ёстой маркет бол emerging market гэж нэрлэж байгаа. За хөгжиж байгаа зах зээл. Тэгэхээр бид нар ер нь энэ хөгжиж байгаа зах зээлд шилжихийн тулд манай Монголын хөрөнгийн бирж, Монголын хөрөнгийн зах зээл шилжихийн тулд ер нь урт хугацаанд ямар стратеги баримталж байна. За өнгөрсөн сард санагдаж байна Индонезид бас нэгэн томоохон
шууган болоод өнгөрлөө шүү дээ. Яг энэ хөрөнгөний зах зээлтэй холбоотой энэ асуудлууд ч гэсэн Индонезитай ижил асуудлууд ч гэсэн манайх дээр байгаа санагдсан. Тэгэхээр манайх энэ урт хугацаанд ямар стратеги баримтлах? Яг FTSE-гийн одоо зах зээлийн ангиллалын хувьд энэ Frontier, Emerging хоёрынх нь ялгаа нь юундаа байдаг вэ гэхээр Frontier бол хөрвөх чадвар багтай зах зээлийн үнэлгээ бол тодорхой түвшинд хязгаарлагдмал гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхэд тодорхой хязгаарлалтууд байдаг гэдэг ийм ангилал. Emerging зах зээл нь яадаг вэ гэхээр хөрвөх чадвар тодорхой хэмжээнд нэмэгдсэн, ялангуяа гадны хөрөнгө оруулалтын зохицуулалт сайжирсан, эдгээр хөрөнгө оруулалт шингэхүйц хэмжээний томоохон аж ахуй нэгжүүдийн хувьцаа нь нэлээд өндөр хувь хэмжээгээр олон нийтэд нээлттэй арилжаалагддаг ийм нөхцөл байдалд бол emerging зах зээл гэж үздэг. Тэгэхээр яг энэ чиглэлтэй бол уялдахуйц стратегийн төлөвлөгөө боловсруулсан байна. Бид хамгийн нэгдүгürt бол энэ хөрвөх чадварыг нэмэгдүүлэх юм хөтөлбөр гээд үүн дотроо түрүүлсэн зах зээл үүсгэгч индексүүд за тэгээд одоо юу гэдэг бусад одоо шинэ бүтээгдэхүүнүүд гэдэг чиглэл нэгдүгürt ажиллаж байгаа. За хоёрдугаарт нь бол чанартай томоохон листүүдийг нэмье гэж байгаа. Ялангуяа энэ түрүүний хэлдэг энэ төрийн өмчт компаниудыг олон нээлттэй санал болгоно гэдэг маань бол нэг талдаа маш том боломжийг энэ алхамд хүрэх одоо нэлээд том боломжийг бий болгоно. Тухайлбал одоо МЯАТ уулын баяжуулах эрдэнэ төлөвлөлт эрдэнэс 5-7 гэх мэтчлэн хөрөнгө оруулагчийн гадны хөрөнгө оруулагчдын сонирхлыг татгууц томоохон компаниуд байгаа нь бол нэлээд боломж гэж харж байгаа. За дээрээс нь бид бол энэ тайлагналын стандартыг олон улсын түвшинд хүргэх чиглэж ажиллаж байгаа. Та бүхэн анзаарсан бол Open CMS, CMN гэдэг манай энэ тайлагналын одоо платформыг бид шинээр хөгжүүлж олон нийтэд зарласан. Үүгээрээ бол гадна дотны гэлтгүй бүх хөрөнгө оруулагчид шинжээчдэд манай зах зээлийн мэдээлэл шуурхад амждаг байх. За өнгөрсөн жилүүдэд бас хэрэгжүүлээд эдийн эхэлсэн манай системийн шинжилэл моделизаци ажлууд явагдаж байгаа. За энийг бол бид үе шаттайгаар хэрэгжүүлээд олон улсын холболтуудыг хийх чиглэлээр ажиллана. За гуравт бол гадны хөрөнгө оруулагчдыг манай бирждэр арилжаа хийхэд одоо ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн болоод логистикийн асуудалгүй болох тал дээр нэг хэдэн ажлуудыг төлөвлөж ажиллаж байгаа. Үндсээ энэ 5 чиглэлд бол манай стратегийн одоо төлөвлөлт бол хийгдсэн байна. Тэгэхээр та бүгдийн стратеги илүү оновчтой байж Монголын хөрөнгөний зах зээл бас дараагийн шат руугаа ахаасаа гэж өрөөе. Тэгээд урилга авч бидэнтэй ярилцсан баярлалаа. Баярлалаа. Дахь удаагийн Оскарын шагнал гардуулах эсэл за Монголын цагаар 3 дугаар сарын 16-ны өглөө 7 цагаас эхэлж болсон байгаа. Тэгэхээр өмнөх одоо даваа гарагийн дугаартаа бид онцлог мэдээллүүдийг энэ маш товчхон хүргэсэн. За энэ удаа арай дэлгэрэнгүй хүргэе. За 98 дахь удаагийн Оскарын наадам бол зохион байгуулалтын хувьд нэлээд өвөрмөд. За өмнөх жилүүдээс илүү анхаарал татсан үйл явдлуудаар дүүрэн болж өнгөрсөн байгаа. За тодорхойлбол энэ жилийн наадмыг алдарт комедиан Conan O'Brien 2 дахь жилдээ хөтөлсөн. За тэгэхээр нээлтийн үеэр нэгэн хошигнол хийсэн нь бас нэлээдгүй олон нийтийн анхаарлыг татсан байгаа. Энэ бол би бол Оскарын наадмын хамгийн сүүлчийн хүн хөтлөгч байхаа. За эх жилээс зангаа зүсэн Waymo-гийн өөрөө явагч автомашин. За энэ тайзыг эзэгдэх үзье гэж хэлсэн нь бол үзэгчтэй ихэд баясахын сацуу хэмэл оюуны одоо хүч одоо маш одоо ихсэж байгаа энэ үед бол одоо нүдэ олсон хошигнол байлаа гэж харж байна. За тэгээд 98 дахь удаагийн Оскарын наадмыг жинхэнэ утгаараа эзэгнэж түүхэн амжилт тогтоосон одоо нэг эсүүд бол яалтчгүй Warner Bros байлаа. За тодорхойлбол тус наадмаас Warner Bros нийт 11 шагнал хүртэж за нэг үеийн дотор хамгийн олон Оскар авсан студиудын нэгт одоо зүй ёсоор бичигдэх боллоо. За Warner Bros-ийн энэхүү яалтын гол түлхүүр нь ердөө One Battle After Another за болон Sinners гэсэн бүтээлүүд нь байсан. За One Battle After Another кино бол хамгийн том шагналуудыг төвж нийт 6 Оскар авсан байна. За тодорхойлбол шилдэг кино, шилдэг найруулагч, за Пол Томас Андерсон бол анхны Оскар бол гарт авсан байгаа. За шилдэг туслах эрэгтэй дүр, шилдэг зохиол, сэдвчилсэн зохиолын төрөлд, за шилдэг эвлүүлэг, шилдэг кастинг буюу энэ жилээс одоо шинээр нэмэгдэж байгаа
энэ төрөл бас ялалт байгуулсан одоо маш онцлог үйл явдал боллоо. За дараагийнх нь бол Sinners уран бүтээл бол нийт одоо түүхэнд анх удаа 16 төрөлд нэр дэвшиж дээд амжилт бол тогтоогод байсан. За тэгээд 4 Оскар хүртсэн байгаа. За шилдэг эрэгтэй гол дүрд бол мэдээж Michael B. Jordan. За ихэр ах дүүсийн дүрээрээ бол Sinners киноны энэхүү дүрээрээ бол шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал, за шилдэг эх зохиол, шилдэг зураглаач, за шилдэг хөгжим гэсэн шагналуудыг тус хүртээд байгаа. За мөн Warner Bros-ийн өөр нэг бүтээл болох Weapons киноны туслах дүрээр Amy Madigan шилдэг туслах эмэгтэй дүр шагнал авснаар студийн нийт ялалтын тоо ингээд 11-т бол хүрж байгаа. За бусад онцлог үйл явдлуудын тухайд гэвэл Netflix бол 7 шагналтайгаар яг Warner Bros-ийн араас бичигдэж байгаа. За Frankenstein болон K-pop Demon Hunters уран бүтээлүүд нь тус бүр за Frankenstein-ийн хувьд бол шилдэг нүүр будалт, за шилдэг одоо хувцас дизайны шагналт бол төрөлд бол шагнал хүрсэн. За K-pop Demon Hunters бол шилдэг анимашн, за тэгээд шилдэг одоо дууны шагналыг бол хүртсэн байгаа. Тэгээ энэ бол K-pop одоо ертөнцийн хувьд бол K-pop одоо соёлын хувьд бол яалтчгүй онцлог үйл явдал болсон. За тэгээ шилдэг эмэгтэй гол дүрд бол Hamnet киноны одоо Jesse Buckley-гийн дүрээр Jesse Buckley жүжигчин бол энэ киноныхоо дүрээр анхны Оскар бол гард авсан байгаа. За шилдэг visual effect дээр бол ойлгомжтой Avatar-ийн Fire and Ash 3 дугаар анги нь бол одоо ялт байгуулсан. Ийм одоо онцлог үйл явдлуудтай Оскар болж өрнөлөө. Тэгэхээр Warner Bros Discovery-ийн хувьд бол 11 удаагийн одоо 11 шагнал хүртсэн ч гэсэн бас Paramount Skydance зарагдж байгаа гэхээр энэ том хэмжээний Hollywood-ийн студ томоохон хэмжээний одоо шинэ удирдлагатай болж байна гэдэг ийм шилжилт явагдаж байгаа гэдгийг дахин нэг анхааруулж хэлэх нь зүйтэй болоо гэж бодож байна. За үргэлжлүүлээд Apple компанигийн стартапыг өөрсөндөө нэгтгэсэн байна. За энэ удаад Motion VFX гэдэг нэртэй за видео эдитингийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг ийм стартапыг бол өөрсөндөө нэгтгэсэн байна. За энэ нь за тус стартапын бүтээгдэхүүнүүд Apple-ийн Final Cut Pro одоо видео эдитингийн програм дээр бол орж ирдэ гэсэн үг. За Apple-ийн хувьд бол өнгөрсөн сард Creator Studio гэдэг за Final Cut Pro за бусад одоо бүтээл салбарынханд зориулсан бүтээгдэхүүнүүдэд багцлсан тийм үйлчилгээг бол санал болгож эхлэв байгаа. За сарын $12-оор бол энэ үйлчилгээг бол хэрэглээнд нэвтрүүлээд байгаа. За энэ хэрэглээн дээр бас нэлээдгүй том ахиц орхууц худалдаа авалт оллоо гэдэг бол шинжээчид дүгнэж байна. За эдгээрээс гадна Apple-ийг бас том зургаар нь харж үзвэл за Adobe Premiere Pro-то өрсөлдөхөд за нэлээдгүй томоохон ахиц олно гэдгийг бол энэ худалдаа авалт бол болно гэдгийг бол онцлох хэрэгтэй. За эдгээрээс гадна Apple компани энэ 7 хоногт өөрсдийнхөө нэгэн шинэ бүтээгдэхүүнийг танилцуулсан байгаа. За энэ удаад AirPods Max 2-ыг бол танилцуулсан. За $599-оос эхлэн борлуулагдах энэхүү 2 дугаар үеийн AirPod Max нь за энэ 7 хоногоос эхлэн зах зээл дээрээс бол худалдаанд гарч эхэлж байгаа. За Apple-ийн хувьд $600 MacBook Neo гэдэг бүтээгдэхүүн гаргасан мөртлөө ахаад $550-оор бараг зарагдах ийм чихвч зах зээл дээр гаргаж байгаа нэлээдгүй сонирхолтой одоо ийм жагсаалт болж байна гэдгийг бол технологийн орхиодууд бол хоорондоо ярьж хэлцэж байна. За эдгээрээс гадна Apple компанийн хувьд бол энэ жилийн хамгийн өндөр хүлээлт үүсгэж байгаа зүйл бол мэдээж хэмэл оюунтай холбоотой функцүүд байгаа. За Siri-гийн дэвшилтэт төлбөр хизээ хэрэглээнд дэвтрэх вэ гэдэг нь бол одоо тодорхойгүй асуулт хэвээрээ байна. За үргэлжлүүлээд Пянцтай холбоотой нэгэн гайхалтай рекорд эвдэгдсэн байна. Пянцны борлуулалт 40 жилийн дараа $1 тэрбум босгойд авсан байна шүү дээ. Яагаад хүмүүс пянц судалдаж яваад? Тэгэхээр тодорхойлбол 1983 оноос хойш анх удаа $1 тэрбум авсан ийм үзүүлэлт гарч байна. Тэгээд Америкийн дуучлалын үйлдвэрлэлийн холбооноос гаргасан 2025 оны тайлангаар бол хөгжмийн салбарт хэд хэдэн түүхэн амжилт тогтоогсны нэг нь бол пянцны энэхүү эргийн эрэлт байлаа. За тэгээд Америк нэгдсэн улсын пянцны борлуулалт 2025 онд одоо 104 тэрбум долларт хүрсэн. За тэгээд сая дорсношлын 1983 оноос хойш буюу 40 жилийн дараах бол ийм үзүүлэлт болж байгаа. За тэгээ ер нь пянцны зах зээл сүүлийн 19 жил дараалан тасралтгүй өсөж байгаа. За энэ бол яг нөгөө жилийн дотор ингэж хөөсч гараад ирсэн үзүүлэлт ерөөсөө биш. Сүүлийн 19 жилийн турш тогтмол өсөж байгаа ийм зах зээл байгаа. Тэгээд өнгөрсөн онд бол 46.8 сая ширхэг пянц зарагдсан нь 2024 онтой харьцуулахад 7.9% өссөн ийм үзүүлэлт болж байгаа. За пянцны борлуулалт ийхүү өсгөд бол Pop-од Taylor Swift бол гол өрөг гүйцэтгэсэн байгаа. За түүний 2025 онд гаргасан The Life of a Showgirl цомог дангаараа 1.6 сая пянцаараа одоо пянцны холбоороо борлогдож чагсаалтыг тэргүүлсэн байгаа. За мөн Sabrina Carpenter, Kendrick Lamar, Billie Eilish зэрэг уран бүтээлчдийн шинэ цомгууд болон Fleetwood Mac
За Майкл Джексонерийн классик одоо бүтээлүүд өндөр борлуулалттай байгаа хэвээр байна. За ерөнхий одоо хөгжмийн салбарын дүр зураг ямар байгаа вэ гэвэл салбарын нийт орлого бол за Америкийн нэгдсэн улсын дуугарчлагын салбарын нийт орлого 3.1%-аар өсөж 11.5 тэрбум долларт хүрч дээд амжилт тогтоогод байгаа юм байна. За мөн салбарын нийт орлогын 82%-ийг стриминг үйлчилгээ бүрдүүлж байгаа. За Пянз болон за CD-ийн хувьд гэвэл Пянзанд бие төгжмийн зах зээлийн 75%-ийг эзэлж байгаа бөгөөд CD-нээс 3 дахин их орлого олж байгаа. Одоо ялцчихгүй одоо сонсогчдын анхаарлыг татах ийм том баримт байна. За энэ удаагийн хөтөлбөрөөр бид за Ираны нөхцөл байдлын талаар хамгийн сүүлийн үеийн мэдээлэл за мөн орох дорндод үргэлжилж байгаа энэхүү мөргөлдөөн зохион байгуулж байна. За энэхүү арга хэмжээ 3 өдрийн туршид зохион байгуулагдана. Нийтдээ 450 гаруй спонсор компани 2000 илтгэгч оролцож байгаа гэдэг ийм гайхалтай арга хэмжээ бол Сан Хосе хотод бол ихэлсэн байна. За эдгээрээс гадна Apple компани шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж шинэ стартапыг худалдаа авлаа. За Warner Bros Discovery одоо хүртэл дэлхийн хамгийн том одоо Холливуудын студи гэдгийг бол дахин Оскарын тайзан дээр бол баталж чадсан байна. За эдгээр мэдээллүүдийг та бүхэнд хүргэлээ. Баасан гарагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.